Сигээс мэдчилж нэмсисигээс Америкт нэрэн минь биди хайгихгүй би амар байноги амьдрал яг үндэ хивэндэ зүтгэж бүгд л хэрэндэ хичээж байгаа нэг нэ дэмжээдэг хүрсэн хүртэл дэмнээдэг Хүмүүс байхгүй. Яаж болдоггүй. Алтартай хүн ингээд томоогүй шүү гадуур. Явж байгаа болохоор тэгж байгаа юм шүү бэ гэж. Тэр чаах бай. Тиймээс сайхан шүү. За ингээд явж энэ өнөөдөр ингээд градусын болохоор хэрэг хасах болоо байгаад байгаа байхгүй гэсэн юм айгу хүүтэн юм байна. Иржин Going out tonight only makes me realize when we're older we'll call these days the good times. Soon we'll face the world and leave everything behind. За өнөөдрийн нэг юм гэдэг шиг авч бит. Нэг юм хоббит тэгээд гадуур хуцаа өмссөн өчтөр хөхтэйгөө усан цэнхэртэй байсан. Тэгээд одоо ингээд бичлэг хийхдээ л ингээд тэрийг харж байна да. Зэ. Нэг оюутны амир шиг болж байна да. Монголчуудын их сургуулийн буугаад одоо нөгөө зураг авалт руу явж байна. Тэгээд намартаач биччихье гэж бодоод биччихсэн. Сая автобусны дотор сайхан найз авчлаа. Сайн ингээд явж байна. Юу хацсан? Тэгээд авчихвэ. Хөцөлсөн гэсэн шиг гараад явж байна. Юу ашгүй юм бан би хэд их юу асаа. Барайцсан. Тэгээд авыг хараад л бол нэг шопинг хийж үгээд ерөөсөө салахгүй бараг нэр хаана хаатлнайг бол хийш. Тийм учраас за одоо харин хаашаа явах вэ гэж бодлоо. Ханг суух уу? Хаашаа явах гэж гэрлэгэл явуулаа. Хамгийн гол нь ханг суух уу гэдэг их чухал байна. Тэгээд уртач юу бай. Зугаал гэрээр болчих. Саяны явсан замаар юу ч юм уу ингэ мөс интерес үчтэй юм гэж бодлоо. Зүү эргээд тэгээд ийшээ орноо гэж бодож байна. Ерөөсөө яг зүү эргээд яг энд ингээ харагддаг байгаа North Center гэд бичсэн. Тэгээд яг харах юм бол сансрын яг ийм маршрутын эсрэг талд нь байдаг шүү энэ газар. За тэгээд энд ирээд ингээд влог өнөөдрийн влог бол ер нь бол ингээд өндөрлөнө гэсэн шүү. Зя ингээд влог маань хэлж байна гэж тэгээд ерөөсөө энэ нэг
Энтэйгээ байсаар байгаа л өвлийг дуусгах шиг байна да. За тэр ч яах вэ? Тэгээд тэмээ сайхан амтан гэж сая автобусны дотор айгүй чанга байлаа. Ягаад гэсэн чи би ингээд нөгөө маска авчраагүй тэгээд зүгээр энийгээр л ингээд лээ угаасаа нөгөө айгүй бөхчөмтөөс гадна юу яаж байгаа хгүй. Хамгийн гол хүүх тэнгэр ямар гоё юм. Вау л та. Юу гоё юм юу? Вау. Бичээд ингээд боддоо. Бичснээсээ болоод энийг мэдэрч штэ л дахиж байгаа мэдрээтэй. Гоё яг л нэг тийм зуны тэнгэр шиг нэг гоё юм л да. Тийм. Тэгээд одоо болохоор би виз мэдүүлгийнхаа газар руу явж байна. Тэгээд одоо яг ингээд элчингийн хажуугаар өнгөрч бэ шүү дээ. Хөө гэж. За ингээд нэг л өдөр one day Америк руу go гэх багтаа тий. Йоо гэтээ нэрийн тэнгэр бүр яа ингэж байгаа юм ямар гоё юм бэ. Йоо зүгээр л нэг зуны тэнгэр шиг байгаад байна тэхүү. Зуны тэнгэр шиг. За. Зургийг нь авчлаа. Тэгээ айгу автобусны дотор маш их бөхчөмцөн. Дээрээс нь айгу санаа өнөр өндөртэй би бүр байж чадахгүй. Өнөөдөр харин нэг юу сурчгээ цэцэж гарсан тулдаа айгуух сайхан өнөрөндөө л нэг тайвширч явлаа гэдэг шиг. Яа минийх нэг айгуу гой зөөлөх ус. Тэгээ та хэд мөн бас Вайкниг мэдэх баха. Италийн брэнд байгаа тий. Италийн нэртэй. Тэгээд маш олон төрөл байдаг дотроо Вайкни. Precious, Moncher, Graceful, Blissful гэх мэтлэн тий. Тэгээд хэрвээ захиалахыг хүсвэл авахыг хүсвэл натаа холбогдоод тэгээд яг үйлдвэрийнх нь үнээр нь цаанаас нь ирдэг. Тэгээд Италиас ирдэг үнээр нь авах боломжтой шүү манайхаа. Тийм байна. Тэгээ яг албан ёсны бүх юм байгаа. Тийм байна. Тэгээд за ингээ Consul Tower, Golden Wheel хажуугаар явж ийн. Ашгүй би энд буусандаа бүр баярлчлаа тэхүү. Яагаад вэ гэхээр ашгүй яг сансрын ийм арт харагдаж байгаа байхгүй. Тэгээ яагаад гэхээр яг сансрын ийм артын яг эсрэг талд нь байдаг байгаа. North Center гээд виз мэдүүлгийн газар байгаа. Тэгээ тийшээ очих учраас тэрлүүгээ явж гин. Тэгээд хэрвээ сансар дээр сансрын колонк дээр ч юм уу бууцсан бол айгүй асуудалтай байсан юм бэ гэж харлаа. Яагаад вэ гэхээр шүү дээ. Сансрын юм артын бишээ нөгөө сансрын колонк дээр ингээд буучглаар айгүй хол алах байсан байгаа байхгүй. Тэгээд яг бодож байгаад ер нь энэ 100 айл дээр буусна хамаагүй дээр байх шүү гэж бодоод тэгээд яг 100 айл дээр буусан чинь алтаал юусаа орчих юм байна. Энд нэг ихтлэг гэж нэг 2 км бараг хөрхүүгүй юу. Нэг тиймэрхүү байна. Тэгээд Golden Wheel бол бас гоё жуухтхан байдаг. Тэгээд яг хэрэг Golden Wheel-д би Солонгос айлд хүүхдийг нь хараад дэрийг нь цэвэрлдэг чонсоо идэг байсан. Тэгээд би ингээл айгүй Солонгос ер нь бол гэтэл миний Солонгосын виз нэгдүгээр төрөөсөө гарахгүй, хоёрдугаар гэх юм бол саяхан бас ингээд аяллаар явах үед бас айгүй хэцүү шууд ингээд цагаач гэж бодоод тэгээд ингээд хардас сэрдээд тэгснээсээ болоод бас ингээд оруулаагүй. Тэгээ айгүй сон би бол эргэн тойрондоо маш олон ингээд солонгос хүмүүстэй харилцдаг тий. Тэгээд дээрэс нь ажилдаг. Ер нь бол ажлын талбарууд маань айгүй солонгос хүмүүстэй холбоотой байдаг хэрнээ. Хамгийн хачирхалтай ерөөсөө солонгос руу миний виз гардаггүй. Тэгээ би бүр одоо аргаа бараад ингээд дахиад виз мэдүүлгийнхаа газар руу явж гин. Тэгээд юу ингээд болохгүй байдаг гэдгийг үнэхээр би өөрөө ч ойлгохгүй байгаа. За тийм байна. Тэгээ өнөөдөр бас л ингээд юу камерныхаа гарыг
Мартцсан өөрийнхөө гараар ингээд бичлэг хийгээ яваад байгаа байхгүй. За ямар ч тач биелэтэй гараар авлаа. Хэсэг барьчихё. Йоо гэхдээ энэ тэнгэр бүр яа игээд байгаа юм. Ямар гоё юм бэ бүр ингэ намайг дагаад бичлэг хийн гэсэн шиг үйл мүлэн бүр яа игээд байгаа юм бэ. Айгуу гоё шүү дээ. Наа за тийм байх. Тэгээд энэ евро бас дэлмаар наашаага буцаж ирэх замдаа би ингэж бодоод юм л да. Евро юм яг хажууд сити их сургууль байдаг шүү дээ. Яг энд за би сити их сургууль байна. Тэр сити их сургуулийн би нэг айгуу чухал ангийг сонирхоод байгаа. Тэгээд тэр зүйлээ асуухын тулд эдний сургуулийн албаа ороод бас асуугаад өнөөдөр мэдчихэ гэж бодоод юм тэгээд өнөөдрийн тэнгэр ханга яасан сайхан юм бэ? Ийм байна да манайхан. Тэгээд одоо би утахгүй ингээд эргээл зүү эргээл баг орчин гэсэн үг. Тэгээд тэнд очиод бичлэг мэдээж хийж чадахгүй бах. Тийм учраас гарч агаад бичлэг хийх боломжтой бол хэлээд тэгээд хийя гэж бодож байна.